Өдрийн мэнд та бүхэндээ зурлаар хүргэж байгаа. 2 дахь дугаар маань хүрэхэд бэлэн боллоо. За бүх цаг үед үе үеэр нь бүрдүүлж байгаа 2 дахь баг маань 1965 оноос 1974 оны цаг хугацаанд оргил амжилтаа үзүүлсэн тоглогчдоор бүрдүүлсэн баг байгаа. За энэ багийг сагсан бөмбөгийн 5 байрлалын бас нэг байрал дээр нь шинжилэл авчирсан баг учраас Reformed Legends гэж нэрлэлээ. За төвийн тоглогчоос нэхлээд хэлээд явъя. За Net Tournament гэж тоглогч төвийн байрлал дээр нь гаргасан. За энэ тоглогч нь бүх цаг үед 15 самбар дундчилсан. За 5хан тоглогчийн нэг байгаа. За тэрээр самбар доор нэлээд хүчрхэг тоглолттой poster dunk хийдэг. Will Chamberlain болон Bill Russell нар хүртэл түүнээс нэмээдэг байсан гэж ярьдаг. За Net Tournament нь анхны 4-10-т буюу quadruple double хийсэн тоглогч байгаа. Түүний сэлгэнээс Willis Reed гэх төвийн тоглогчийг гаргахаар тавьсан. За Willis Reed нь NBA 2 удаагийн аварга New York Knicks багийн төвийн тоглогч байсан. За 3 дахь тоглогч нь Walt Bellamy гэж тоглогч байгаа. Шилдэг 50 тоглогч сүүлд нэрлэгдсэн 75 тоглогчийн жагсаалтанд бол байхгүй. Гэхдээ 20 оноо 14 самбар дундчилж карьеранд дууссан шилдэг төвийн тоглогч байгаа. Хүчний тоглогчийн байрлал дээр Mr. Memory буюу Jerry Lucas-ыг тавьсан. Түүний тоглолт нь сагсан бөмбөгийн талбай дээр гоц ухаантан хэмээн нэрлэгддэг хүчний тоглогч байгаа. Мөн 15-аас дээш самбар дундчилсан 5 тоглогчийн нэг байгаа. Jerry Lucas нь 1 удаагийн NBA-гийн аварга, 7 удаагийн All-Star. Сэлгэнээс нь Dave DeBusschere гэж тоглогч тавьсан байгаа. Мөн New York Knicks багийн томогт тоглогч байгаа. SF байрлалын тоглогч нь NBA-гийн 8 удаагийн аварга, John Havlicek гэж тоглогч байгаа. За Boston Celtics багийн томогт тоглогч. Түүний сэлгэнээс Rick Barry-г өрмөц торгуулийн шийддгээр нь та бүхэн мэддэг бах. Одоо Grandma Shot гэж нэрлэж байгаа. Хоёр хөлнийхөө дундаас бөмбөгийг хойш нь эргүүлэхдээ шидэд цагирагт оруулдаг. За энэ шидэлтийг Will Chamberlain хүртэл туршиж үдчихсэн байгаа өөрийнхөө карьерт. Энэ шидэлт нь бас өрмөц харагддаг хэдий ч одоо 90-с дээш хувийн оновчтой байсан байна. Түүний сэлгэнээс Billy Cunningham гэх тоглогчийг тавьсан. Улирлын үнцэнтэй тоглогчоор шалгарч ирсэн тоглогч байгаа. За shooting guard-ын байрлал дээр алдарт Mr. Logo гэж хочтой Jerry West байгаа. Энэ байрлалаас эхлээд NBA-д одоо backcourt буюу хамгаалан тоглогч илүү олон үүрэг ролтой тоглож болох юмаа гэдгийг шинжилэлийг оруулсан шинэ одоо тоглолтын хэв загвар гэх юм уу энийг нэвтрүүлсэн тоглогчид нар орж ирсэн байгаа. Түүний сэлгэнээс сувд хэмээх очтой. За мөн Black Jesus гэж хожилдог Earl Monroe гэж тоглож байгаа. Earl Monroe-гийн талаар домогт яриа маш их байдаг. Тэрээр одоо сагсан бөмбөгийн хамгаалан тоглогч одоо layup skill гэх юм уу acrobatic ур чадвар өндөртэй. За тэгээд маш итгэмээргүй шидэлтүүдийг төвийн тоглогчийн өдөөс оруулж чаддаг байсан. Ирээдүйд бол мөн Black Jesus гэдэг хочийг Michael Jordan л авсан байдаг. Тэгэхээр Michael Jordan-ы өмнөх Michael Jordan гэж хэлж болохоор энэ тоглож байгаа. За холбон тоглогчоор мэдээж хэрэг Oscar Robertson гээд лигийн triple double үзүүлэлтийн маш удаан хугацаанд рекордыг эзэмшсэн тоглож байгаа. За мөн л жижиг тоглогч самбар assist болоод оноо талд тэгшхэн тоглож чадна гэдгийг харуулсан лигийн элит холбон тоглогч байгаа. За түүний сэлгэнээс Dave Bing гэж тоглогчийг оруулсан. За бизнесмен сагсан бөмбөгийн карьерт бас муугүй амжилт үзүүлсэн тоглогч байгаа. Тэрээр авраг болж чадаагүй домог 50 тоглогчид нэрлэгдсэн байгаа. За энэ багийн статистикийн нэгтгэлийг танилцуулъя. За нийтдээ 3 удаагийн улирлын MVP, 5 удаагийн Final MVP, 3 удаагийн онооны аварга, 18 аваргын бөгж, 100 удаагийн All-Star Selection, 14 удаагийн All-Star MVP,
59 удаагийн All NBA team, 25 удаагийн All Defensive team гэдэг статистик нэгтгэлтэй баг байгаа. За All Defensive team-ийг 1968-аас 69 оны улирлаас анх зарлж эхэлсэн байна. За энэ багийн тоглогчдын карьерийн урт нь дунджаар 13 жил. За нийт авсан онооны нийлбэр 231 мянган оноо, 101 мянган ребаунд, 51 мянган ассист. За мөн стил блок эдгээр тоглогчдын карьерийн сүүлийн үеэс нь бүртгэгдэж эхэлсэн байгаа. Тэгэхээр ихэнх үзүүлэлт нь статистикт нь багтаагүй. За энэ багийн дундаж өндөр нь 109 см. Өмнөх лежендүүдээс бүрдсэн бага бодох юм бол арай атлетик, жижиг тоглогчид нь илүү ур чадвартай, олон талт тоглолт үзүүлэх боломжтой баг байна. Энэ багийн хувьд бол дан ганц самбар доороос дотлохоос илүү дундын зайн шидэлтийг сайн хийдэг тоглогч нар байсан харагдаж байгаа. Earl Monroe, за Oscar Robertson, Dave DeBusschere болон John Havlicek нар бол сайн шийддэг байсан байна. За ингээд дараагийн үеийн шилдэг багаар уулзтлаа, баяртай.